За тэрбумын борлуулалттай компаниуд яагаад банкны зээл авдаг юм бол хөрөнгө өснө, мөнгө буурна. Хөрөнгө буурах юм бол мөнгө өснө гэдэг зарчмаар явдаг байхны. За эсвэргээрээ өрт төлбөр өсөх юм бол мөнгө өснө, өрт төлбөр буурах юм бол мөнгө буурна. Манайх бараагаа борлууллаа гэж бодъё. Борлуулсан чинь мөнгө нь 3 сарын дараа орж ирнэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр 3 сарын хугацаанд яг бид нар зүгээр байгаад байна гэж байхгүй шүү дээ. За манай зардлууд гарна, түрээсийн зардал гарна, ажилтны цалин гарна. За дээрээс нь бараа маань дуусч байгаа учраас бараа татчих хэрэгтэй болно тийм ээ. Тэгэхээр бидэрт мөнгө хэрэгтэй болж байгаа. Тиймээс бид нар банкнаас зээл авнаа. За банкнаас зээл авсан чинь нэг ийм өрт төлбөр гэдэг данс манад өсчлээ. Ингээд өсчлөө. За эсвэргээрээ мөнгө бас ингээд өссөн. Ингээд. За хэрвээ бид нар банкнаас зээл авахгүй бол энэ мөнгө өрт төлбөрч байхгүй, мөнгөч байхгүй гэсэн үг. Хэрвээ бизнес ашигтай, борлуулалт өндөр өсөж байгаа тохиолдолд банкны зээл авах нь мэдээж ухаалаг шийдвэр байх болно. Хэрвээ танаа борлуулалт буурж байгаа бол олсон хэдийгээ зээлэн төлөх болчих юм бол бас асуудалтай гэсэн үг. Тэгэхээр та ухаалаг шийдвэр гаргаарай. Санхүү татварын сургалтанд хамрагдахыг хүсвэл татвар гэж комент үлдээгээрэй.